За сайн байцгаана уу? Энд цугласан үд цагаас зарцуулаад энэхүү арга хэмжээнд цугласан ноёд хатагтай хэвлэл мэдээллийн салбарынхаа сайтынхаа мэдээж уран бүтээлч та бүхний энэхүү үеийн амар амгалан ярьцгаая. Тэр үдшил нэлээд онцлогтой үдшил болж байна. Яагаад вэ гэхээр анх удаага улсаа төлөөлөөд уран бүтээлчд куратортойгоо нийлээд Солонгос улсын Гожо хотын финалд орох боломжийг бий болгоно. За тэгээд энэ үдшил энэхүү уран бүтээлчдийг дэмжих зорилготой бас маш тийм давуу байдлыг бий болгож байгаа үдшил гэдэг нь итгэл. За тэгээд мэдээж биднээс өөр бас уран бүтээлчдийн бас бүтээлүүд болоо. За энэ финалд энэ бол яг очтой яг орж байгаагаас хөгнөр орчин үеийн урлагийн төвийн куратор уран бүтээлч Анаа гэж танигддаг болно. За ингээд энэхүү үдшийг нээлүү хэмээн куратор Анаа гэж байна. Санацхана та бүхэндээ мэдээлэл хүргье. За бид өнөөдөр Монгол улс анх удаа түүхэндээ Гонжогийн биенаст Монголын үндэсний павильоныг танилцуулахаар болж байгаа. Тэгээд энэ жил бол Гонжогийн биенаас үндсэн сэдэв маань чи амьдралаа өөрчлөх ёстой гэдэг сэдвийн дор зохион байгуулагдана. За манай павильоны хувьд гэвэл үнэгийн ба алсын хамгийн ой санамж ба орчин үеийн сорилт сэдвийн дор Монголын уран бүтээлчид өнгөрсөн өнөө ирээдүйн тухай эргэцүүлэл оюун бодлоо нийлгэж байна. Гонжо биенаас дэлхийн орчин үеийн урлагийн чухал тагцаан. Энэ тагцаанд Монголын дуу хоолойг хүргэх нь зөвхөн уран бүтээлчдийн бас хатьяа алах юм аа. Тийм учраас өнөөдөр тулсан байна. Бидний үлээж ирсэн үндийн зүйлс алсын амжир тодорхой. Тэрхүү үнэт ба алсын дунд орших энэхүү хүчит бид хамтдаа Монголын урлагийн дараагийн алхмыг өөрсдөө оруулж буй хувь нэмрээр бүтээж байгаа юм аа. Энэхүү үйл ажиллагаагаар бид Гонжо биеналд оролцох уран бүтээлчтэй алдаршуулахын албанд тэдний бүтээлээр хийсэн limited edition та бүхэндээ танилцуулах гэж байгаадаа баяртай байна. Ингээд би та бүхэндээ хамтран куратор болон уран бүтээлчтэй танилцуулъя. Монголын уран санааны ялгаагийн куратор урлаг судлаач Мөн Чимэг миний хамтран куратор байна. Төвшин жагаад хүүхдүүд Монголын ашиг Батэрдэн буюу баг Баатар зураг Заавнаас гадна өвөр Монголын өөртөө сохооны уран бүтээлч саунд уран бүтээлч өнөр маань бас хамтран оролцож байгаа. Гэхдээ өнөөдөр хараахан байхгүй байна. За тэгээд энэ өмнө уран бүтээлчд болон хамтран куратортой маш их баярж талархаж байгаагаа хэлэх байна. Та нарын байгаа учраас бидээс мэдээж хийж бодож байна. За нар баясгалан маань болохоор бидний одоо энд тавьсан байгаа limited edition бүтээлүүдийн зарим нь шууд болон шууд бусаар энд ингээд бэлэгдсэн байгаа. Бас нэг сонирхолтой зүйл нь дөрвөн уран бүтээлч нь хоёр нь болохоор яг Монгол зургийн болон тосон бодлогын бүтээлүүдээ limited edition болгосон байгаа. Хоёр уран бүтээлч видео перформансаас limited edition яаж гарах вэ гэдэг нь бас сонирхолтой юм туршилт байлаа. Багийн болохоор медиа инсталляцийг яаж учраас limited edition болгох вэ гэдэг нь бас маш сонирхолтой байсан. Тэгээд өнөөдөр та бүхэн бас бидний энэхүү арга хэмжээг хэмжээ оролцсон гэж найдаж байна. За одоо хондоо арт гэлрээ үүсгэн агуулгач Асан Доржи өөрч бидний хийсэн limited edition-ийн талаар зөвлөмж маш их баярлалаа. Тазаа бацхан дараагийн зүйлийг
За товчхон limited edition брендтэй яаж харсан тухайгаа товчхон хуваалцах гэж болж байна. Бид нар болохоор өмнө холбогдоод энэ Гуанчжоугийн медаль авч байгаа мэдээж маань ингээд өөрсдийнхөө бүтээгдэхүүнээ гаргах сонирхолтой байна гэдэг төвшөнд явж байгаа. Яг ажил болж ирсэн болохоор одоогоос нэг 10 хоногийн өмнөөстэй. Тэгээд энэ дээр бидний хувьд ч гэсэн аюул сан шинэ гоё туршилтууд гарч ирсэн. Яг л түрүү хэлсэн яг видео ажилтай перформанс ажлаас принт гаргаж ирдэг гэдэг аюул сонирхолтой санагдсан. Тэгээд бидний шууд ингээд ажилд орё гэдэг ажиллаад ирсэн байна. За манай брендийн онцлог болохоор юм байна. Ерөнхийдөө бид нэр яг олон улсын стандартын дагуу барьж бүтээгдэхүүнийг хөрвөрөдөө гаргахыг зорж байгаа. Орчин үед ер нь сүүлийн үед бол нэг коллектив арт гэдэг нэг агуулга ингээд төрөлхтөлийн энэ ертөнцид нэг яваад байна. Тэр нь болохоор яаж юм гэхээр бүтээлийг зөвхөн ойр нэмштэй өөр олон хөрвөр болгож ингэж бодлоо. Тэрийг олон хүнд олон нийтэд одоо залуучууд ч гэсэн нийтэд танилцуулах боломжтой гэдэг агуулгаар энэ концепт явж байгаа. Тэгээд энэ ямар өөр бүтээл болж болох вэ гэвэл мэдээж бичиг газар гэдэг нь болж байгаа. Тэгээд цаашлах бол энэ чинь бол кино зохиол одоо уран зохиолтой боломжтой. Дээрээс нь одоо юу гэдэг видео тоглох гэсэн хамт боломжтой гэдэг маань маш олон төр төвлөж өөр хөрвөр гарах боломжтой гэдэг агуулга явж байгаа. Тэрний нэг нь болох юм limited edition гэдэг бол бид энэ калиха онцлог нэг бүтээгдэхүүн болгож гарах бүжиглэх тэрийг монголчуудад залуучуудад харьцуулах юм зорилготой тэгээд ягаад limited edition-ыг сонгох ёстой вэ? Үнэхээр юунд байгаа вэ гэдэг энэ болохоор юу гэх юм бэ? Бид өөрсдөө бидний хаалт авах одоо чиглэлийн шалтгаан нэг бүтээл зураг авах байгаа. 10 сарын шалтгаан тухайн бүтээл зураг авахыг хийгээд сүлд нийлүүлээд тэгээд дараагийнх нь нөгөө editing процесс руу color grading ажлуудаа бид хийгээд их бүтээлээр тулгаж үзээд тэгээд харж байгаа учраас ямар нэг өнгөс зүйл байхгүй нэгдүгээр хоёрдугаар маш сайн чанартай хийх гарч байгаа нэг бид бол зураг өөрсдөө ихтэй байдаг. Нөгөө талаар болохоор яг эд орцож байгаа хүмүүс маань нэг принтэс зөвхөн 5 шиг гарч байгаа. Тэгэхээр энэ бол маш цөөн товтой учраас маш их зарлах хүмүүс очих боломжтой. Тэгээд өнөөдрийн гол онцлог бол бид нар ямар нэг байдлаар ашиг гэдэг юм уу хэвлэлийнхаа зардлыг ашиг ороогүй өнөөдөр болгож байгаа. Энэ ямар учиртай вэ гэдэг нь мэдээлэлтэй дэмжих зорилготой. Тэгээд манай математик мэдээж 7 улсын дараа амжилттай орцолж байх юм бол бидний хамтын ажиллагаа ингээд нийтэд сайн явж байна гэдэг агуулга гарч байгаа учраас тэр талаас нь бодож байгаа учраас тав өнөөдөр бодлоо авах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ чинь зөвхөн одоо бүтээл байж байгаа. Тэгээд тав менежер бас нэг олон хүмүүсийн одоо дунд байж байгаа талцж авахгүй учраас энэ аюул боломжтой байх гэдэг талаас нь харж байна. Тэгээд энд бэлдсэн байгаа нь бол бүх бүтээгчдийн маань цөөнт одоо бүтээлийг эхний нэг хөлбөрийнхаа гарын үсгийг одоо шоу хийж сууж байгаа манай уран бүтээлчид өөрсдөө зурх юм. Тэгэхээр тэр моментыг та бүхэн ингээд харж баталгаажуулж лайваар хийж авчаад тэрнгуудлаа бүтээл наав гэдэг бас энэ аюул гой боломж үүнийг бас давхар хэлмээрээ. Тэгэхээр одоо уран бүтээлчдийн бас цугласан байх хэрэгтэй хамтарч ажиллах одоо тэгээд limited edition соёлыг тэгээд энэ коллектив арт гэдэг соёлыг Монголд хөгжүүлэх гэж бас хамтарч ажиллах гэж байна. Энэ одоо хамгийн их хаанаас монголч маань За энэгээр сууж байгаа хүмүүс уцаа асаагаад камера асаагаад ирээд бичлэг хийж зураг авах боломжтой шүү. Бүгдээ нааш хориг сайн зоолтгоо. Заавал авах боломжтой. Юу нэг төвөөртэй хийж штэ. За урагтайч болоо маш гоё тайлбар хийж өгсөн. Даад орч куратор аваад бүгдээ алгачвэ. За яг одоо мэдсэн гол ажил маань гэж байна. Урагтайч маань өөрсдийнхөө гарын үсгийг зурж байгаа том акшн байгаа. За тэгээд limited edition гэдэг нь бол жоох илрүүлээ тавьдаг тайлбар гэдэг. Нэг уран бүтээлчийн 5 шиг хэлбэр бүтээгдэхүүн гарна. За тэгээд илрүүлээ гэдэг нь тийм. Энэ уран бүтээлч маань цаашаа ямар үнцэнтэй болох вэ гэдэг нь маш илэрхийлэх хэлбэр маань үнцэн цаг их болсон хэлбэр гэж бодож байна. За тэгээд өнөө манайштай гэхгүй яг одоо стори руу тавьдаг юм бас давхар дэмжлэг гэдэг нь бүгдээ сайн байх хэрэгтэй. За тэгээд
Яг одоо гарын үсэг зурж байгаа бүтээлийг та өөрөө таашаагаад авах юм бол яахааргүй фестивалд оролцож байгаа бүтээл 100% дэмжих шүү. За тэгээд энэ бол хамгийн анхны бүтээлийг бол бүгдээ харж байна. За чөлөө байна. Запаач хэлээ. За баясаа. За үүнд байгаа старт төслийг санаачлагч медиа артаас өөрөөр хэлбэл бүтээгдэхүүнийг гаргасан байна. За юу вэ болохыг бүгд харъя те. За баясагийн өдөрт бол медиа арт нь одоо Божгийн фестивалд оролцсон. За өөр хэмжлэлийн салбарын хүмүүс байна уу? Гоё стори хийдэг хүмүүс байна уу? Ирж зураг дараад өгөөрэй. За тэгээд анх удаага Монгол улсад төлөөлөөд 16 дахь удаа болж байгаа. Солонгосын Божгийн фестивалд авч байгаа projektоос хамгийн олон хэмжлэг байна. Тэгээд ийм өөрчлөлт бүтээлийг боломжийн үнээр болгож ирэх нь маш бага юм. Одоо нэг одоо хэлбэл бүтээлийг маань болохоор 500 төгрөг тавьж шүү. Сонирхож байгаа хүмүүс байвал Завтра човек. Баярлалаа. За баярлалаа. Завтра явсараа kumana. Манай менежер гэдэг уулзсан. За багийн савдаг тэгээд энэ хавар тавигдсан бүтээл медиа арт бүтээл одоо орон зай бүтээл байгаа. За эндээс ямар бүтээл гарах вэ гэдгийг сонирхолтой байсан баг тийм. Та бүхэн ингээд сонирхоод хараарай. За яг адилхан үний хувьд гэх юм бол анхны хэмжээний бүтээл маань 500,000 төгрөг гэж байгаа шүү. За тэгээд хүүхэд насны дурсамж, орон зай, мөрөөдөл, цаг хугацаа, зүүд яаж тайлбарж болно. Гэхдээ уран бүтээл чи өөрийнхөө хэлж байгаа санаа бол маш чухал. Хараад та бас өөрсдийнхөө зүйлийг одоо баг насаа ч гэдэг ч юм уу тийм. Ямар нэгэн зүйлийг эндээс олж авах боломжтой. Яг дотоод хэвлэл энэ хэвлэл маань ямар хөө байгаа вэ гэдгийг нэрийг хараарай хүмүүсээ. За багтаа баярлаа. За багийн бүтээлийг дуудах байна уу?
тусмаар хэлж байгаа тийм баатар энэ бол энэ дүрслэл бол ойролт орн Иран, Перс тэгээд нүүдэлчдийг энэ хямдхан нуруу алтай нурууны өөр хойно байдаг нүүдэлчдийг ерөнхийдөө дүрсэлдэг одоо дүрс юм байна. Тэгээд бид нар бол байгаль дотор бүх цаг хугацаа бүх орон зай хүний амьдрал ч гэсэн нийгмийн амьдрал ч гэсэн зүгээр байгаль дотор өнгөрч одоо дуустдаг, эхэлдэг бас дуустдаг. Тэгээд бид нар бол байгалийн хуулинд л захирдаг. Бид нар өөрсдөө амьдарч байгаа нийгмийг бий болгож байгаа боловч тэр байгалийн хууль дотор оршиж идэг. Тэгээд би бүх юмны цаана бүх юмны үүрэгч нь бол байгаль юм аа. Тэгээд бид нар бол байгалийн хуулийн дотор захирч амьдардаг юм аа гэж агуулга санаа гаргаж байгаа бүтээлч. Хэдийн оны бүтээл? Хэдийн оны? Энэ 26 оны бүтээл. Шинэ бүтээл саяхан хийгдсэн бүтээл. Боломжтой үнэлгээгээр хэдийн үйл боломжтой? Их хувийн гэх юм. Энэ их хувийг одоо үнийг манай нөгөө менежер авсан шүү дээ. Тийм шууд менежерээс асуугаад яач. Одоо тэгтээ яг эндээс дөрөв үлдсэн байгаа. Одоо энэ дээр дөрөв үлдсэн байгаа юм байна. Энэ юун дээр принт limited print гэдэг дөрөв үлдсэн. Сая нэг хүн авчлаа. За баярлалаа. Тэр гарч байгаа видео бушгуусаар Гончо Беналийн оролцож байгаа 3 видео бушгуунаас нэг видео бушгуунаас байгаа. Тэгээд тэгээд дуцаа битээ. Үүнээс яг 2 минут 15 секунд дэх одоо хэсгийг скриншот хийж авч принт арт гэсэн. Бүтээлийн үед гэх юм бол бүтээлийн үед бол start quarantine гэдэг логтой ч гэсэн болно. Тусгаарлалтай үеийн яг тэр байдлыг харуулсан. Ийм хоёр үндсэн асуулттай энэ видео хийсэн. Нэг нь бол одоо бид одоо ийм түүхий мах шиг ийм үнэхээр амжилттай ийм өнөр амтыг одоо бид идээд байж яах вэ? Эсвэл үн шиг за нэг нь марчаад. Энэ бүтээл маань болохоор одоо энэ финалд бол оролцсон тийм. Энэ финалд бол яг Монголын павильонд бол 3 перформанс нэг видео ажил болж байгаа. За амжилт хүсье. За. Энэ бүтээлийн санаа болохоор нэлээд тийм хайртай холбоотой. Тэгээд илүү тийм жоо. Одоо энэ 21-тэй холбоотой тийм бүтээл авахгүй. Нэлээд тийм нөгөө хүний одоо эсрэг хүсний сансан ч юм уу тийм хүн хүслээс хайраас төрсэн, нэлээдээс төрсэн тийм бүтээл байгаа. Тэгээд тэр бүрийн тойрон болохоор нар тэр нь болохоор эрэгтэй хүний төгс төлөөлж байгаа. Тэгээд нэг тийм яг гэхээр бол байна. За ямар ч лээс хайраас бүтсэн бүтээл юм байна. Бүтээлийн нэр маань Урин гэдэг нэртэй юм байна шүү. За урин дуудах, урин те их гоёор нэмэх 21 юм чи яаж төсөж болох юм бэ шүү дээ. За савдаг гэдэг өөр яаж ярьцгийг хүсэж байгаа яг дуу гэж хэлдэг. Одоо бидний тэр хатгаар асуултыг хайж явж байгаа. Тэгээд хайж байгаа. Одоо хайсаад байгаа. зургийг яаж сонсон бэ? Зургийг болохоор яг одоо нэг өдөр видео ажиллагаа. Тэгээд яг зурсан боломж байхгүй. Тэгээд учраас маш удаан кат тавьсан байна. Тэгээд өөрөө их дотор ганц улаан утсыг манай камераас хийж байгаа. Тэгээд улаан утсыг тогтоохыг тэгээд улаан гил тавьсан. Тэгэхээр өөрөө бас дахиад өөрөө бас өөр бүтээл хийх гэж хөрсөн байна. Баг давд л болсон биз дээ. Тийм, давд болсон. За баярлалаа.